Энгийн энерги сэдвийн хүрээнд энергийн бодлогонуудыг бодож эхлэе. За нэгдүгээр бодлого бол ухтгун үгнүүдээс аль нь энерги нэгж вэ? За тэгэхээр энерги, жоул, динамометр, цуурай. За тэгэхээр энэ дотор энерги бол хэмжигдэхүүний энерги. Жоул бол нэгж, динамометр бол багаж, цуурай бол физик үзэгдэл байна. За тэгвэл эдгээрээс аль нь энергийн нэгж вэ? За тэгэхээр энерги нэгж мэдээж жоул. За хоёрдугаар бодлогон дээр харъя. Нүүрс шатах үед энергийн аль хувирлал явагддаг вэ? Ямар хувирлал явагддаг вэ гэсэн үг. За нүүрс гэдэг маань тодорхой хэмжээний химийн бодис болов буюу бит байгаа. За тэгэхээр энэ бит маань шатна. За шатгаар ямар хувирлал явагддаг вэ гэхээр олон сая жил газрын хөрсөнд ургамал амьтны үлдэгдлүүд дарагдаж үүссэн энд яасан бэ гэхээр химийн энерги хоригдлогдсон. За тэгвэл химийн энерги маань шатж байгаа учраас ямар энергид хувирах юм бэ гэхээр мэдээж химийн энерги дулааны энергид хувирна. Химийн энергиэс дулааны энерги явагддаг байна. За энд мөн мод шатах үед энергийн ямар хувирлал явагддаг вэ гэсэн байна. За яг өмнөх бодлоготой адилхан бодлого байгаа шүү хүмүүстээ. За унаж байгаа биеийн хувьд энергийн ямар л хувирлал. За тэгэхээр өмнө нь мод шатах үед ямар хувирлал байсан бол одоо унж байгаа биеийн хувьд юм байна. За унж байгаа биеийн хувьд тэгэхээр ямар нэгэн бит байна. За энэ нь газрын гадаргаас ааш өндөрт байна. За тэгэхээр энэ биеийн хувьд ааш өндөрт байхдаа унахаасаа өмнө ямар энергитэй байсан бэ гэвэл өндрөөс хамаарсан энерги буюу потенциал энергитэй байсан байна. Потенциал энергитэй байсан байна. За тэгвэл энэ маань доошоо унлаа. За тэгвэл унах явцад яадаг вэ гэхээр потенциал энерги маань яаж юм гэхээр өндөр бол энийг дагаад багасна. За тэгвэл өндөр багасж байгаа юм чинь потенциал энерги яадаг вэ гэвэл потенциал энерги мэдээж багаснаа. За тэгвэл унах явцад ямар энерги ихсэх вэ гэхээр унж байгаа биеийн хувьд дэлхийн татах хүчний улмаас унж байгаа биеийн хурд ихсдэг. За тэгвэл хурд ихсэж байгаа юм бол тэрийг дагаад хурднаас хамаарсан ямар энерги байдаг вэ гэхээр кинетик энерги байдаг. Тэгэхээр кинетик энерги яа гэм бэ гэхээр кинетик энерги ихсэж өгдөг бахна, харин потенциал энерги багасж өгдөг бахна. За тэгвэл хувирлал маань ямар юм бэ гэхээр потенциал энергиэс кинетик энерги рүү хувирсан байна. Потенциал энергиэс кинетик энерги рүү хувирсан байна. За өөдөө шидэгдсэн гэхэлэр дээшээ хөдөлж буй биеийн хувьд энерги ямар хувирлал явагдаж байгаа вэ? За тэгэхээр энийг газар гэж үзэх юм бол газраас дээшээгээ тухайн бие маань шидэгдсэн гэсэн үг. За тэгэхээр энэ шидэхийн тулд энд яасан бэ гэхээр тодорхой хурдтай байсан. За өөрөөр хэлбэл хурд нь тэгээс их байсан гэсэн үг. За тэгвэл дээшээ явах явцад яасан бэ гэхээр энэ хурд маань дэлхийн татах хүчний эсрэг явж байгаа учраас мэдээж багасна. За хурд багассан юм чинь өмнөх бодлогон дээр бид нар кинетик энерги яадаг вэ гэвэл хурднаас хамаарсан энерги учраас энд кинетик энергитэй байсан. Харин кинетик энерги яах юм бэ гэхээр энэ харгалзан шууд хамааралтай учраас буурчих гэсэн. За тэгвэл энд бие ирсэн гэж үзвэл бие маань яасан бэ гэхээр бие маань ааш өндөрт гарсан учраас ямар энерги ихсэх нь хөгтөдөө мэдээж потенциал энерги ихсэх нэ. За яагаад потенциал энерги ихсэх вэ гэхээр энд ааш нь бол яг энэ цэг дээр ямар байсан бэ гэвэл тэг байсан
Харин энэ цэг дээр очихлоор ааш өндөртэй болсон байна. Цэг дээр очихоор ааш өндөртэй болсон байна. За ийм учраас энергийн кинетик энергиэс потенциал энерги рүү шилжсэн хувирал явагдсан байна. Биеийн унах агшинд кинетик энерги хамгийн их байдаг. Унсны дараа кинетик энерги алга болох уу? Эсвэл хувирах уу? За тэгэхээр энерги хадгалагдах болон хувирах бол манай энэ ертөнцийн хамгийн чухал хуйлуудын нэг байгаа. Тэгэхээр энерги хизээч устж үгүй болдоггүй, мөн шинээр бий болдоггүй. Зөвхөн нэг хэлбэрээс нөгөө хэлбэр рүү хувирч болно. Эсвэл нэг биеэс нөгөө бие рүү шилжиж болдог байна. За тэгэхээр кинетик энерги ямар энерги болж хувирсан бэ гэхээр дууны болон дулааны энерги болж хувирна. Аль нь энергийн нэгжүүд вэ? За тэгэхээр энерги нэгж гэсэн учраас Joule бол энергийн нэгж, Ватт бол чадлын нэгж. За Ватт бол чадлын нэгж, калори бол энергийн нэгж. Joule бол энергийн нэгж, калори энергийн нэгж. Joule энергийн нэгж, Паскал даралтын нэгж. За тэгвэл хүүхдүүдэнд аль нь энергийн нэгж вэ гэхээр хоёулаа энергийн нэгж байсан. За энд болохоор энэ нь энергийн нэгж байсан. За энд энэ нь энергийн нэгж байсан. Энд энэ нь энергийн нэгж байсан. За хоёулаа энергийн нэгж байгаа нь C хариулт байна. Энэ дүү ямар энергид хувиргагч вэ? За тэгэхээр энэ дүү маань цахилгаанаар ажилдаг. За цахилгаанаар ажилдаг гэсэн юу гэсэн үг вэ гэхээр цахилгаан энергийг дулааны энерги болгож хувиргадаг. За тэгвэл цахилгаан энергийг дулааны энергид болгодог хариулт аль нь вэ гэхээр A хариулт. За Плитка буюу цахилгаан зух ямар энергид хувиргадаг вэ? Мэдээж дээрх бодлоготой адилхан цахилгааны энергийг дулааны энерги болгоно. За 10, 11, 12 дугаар бодлогонууд ямар энергийг кинетик энерги гэх вэ? За ямар энергийг потенциал энерги гэх вэ? Ямар энергийг уян харимхайн энерги гэх вэ гэсэн байна. За кинетик энерги бол хурднаас хамарсан энерги. Потенциал энерги бол байршлаас хамарсан энерги. За уян харимхайн энерги бол тухайн бодисын доторх бөөмсийн харилцан үйлчлэлийг илэрхийлдэг. Тухайн бие деформацид хэр орж байгааг илэрхийлдэг хэмжигдэхүүн байна. За тэгэхээр бүгдээрээ томьёонуудыг үзье. За кинетик энергийн томьёо бол кинетик энерги тэнцүү тухайн биеийн массыг тухайн биеийн хөдөлж байгаа хурдны квадратаар үржүүлсний хагас гэдэг байна. За потенциал энерги бол байршлын энерги гэсэн хэдий чинээ өндөрт байгаагаас шалтгаалдаг. Өндөртэй бол их байна гэсэн үг. За тэгэхээр тухайн биеийн өндрөөс шалтгаалдаг гэсэн үг тухайн биеийн масс. За мэдээж дэлхий татж байгаа учраас дэлхийн татах хүчний хурдтгал. За тэгээд тухайн биеийн хэр зэрэг өндөрт байгаа. Энэ гурван хэмжигдэхүүний үржүүрэл потенциал энергийн томьёо байна. За ямар энергийг уян харимхайн энерги вэ гэхээр уян харимхайн буюу тухайн биеийн харимхай шин чанарыг илэрхийлдэг. За уян харимхайн энерги гэсэн үг. Уян харимхайн энерги маань тухайн биеийн хат буюу уян харимхай шин чанарыг за хэр зэрэг сунсан бэ, хэр зэрэг агшсан бэ гэдэг хэмжигдэхүүний квадрат зэрэгтэй үржүүлсний хагастай тэнцүү гэдэг байна. За тэгэхээр kx квадратыг хуваах нь 2. За хүүхдүүдээ томьёонуудаа сэргээн санаарай. За 13, 14 дугаар бодлого температур буурах үед дотоод энерги хэрхэн өөрчлөгдөх вэ? За тухайн биеийн дотоод энерги гэдэг бол тухайн биеийг бүрдүүлж байгаа бөөмсийн хөдөлгөөний энерги гэж үзэж болно. За тэгэхээр хөдөлгөөний энерги гэхэлэр бөөмс маань харилцан үйлчилж байдаг. Хоорондоо таталцдаг, эсвэл түлхэлцдэг гэсэн үг. За бас
хөдөлгөөнд оршдог. За тэгэхээр харилцан үйлчлэл болон хөдөлгөөний энергиудын нийлбэрийг дотоод энерги гэж нэрлэдэг байна. За тэгвэл температур буурна гэдэг маань юу буурч байгаа юм бэ гэхээр бөөмсийн хурд буурчих гэсэн. Бөөмсийн хурд буурчна гэдэг маань дотоод энерги буурч байгаа буюу багасч байгаа гэсэн. За тэгэхээр энэ нөхцөлд дотоод энерги яадаг юм бэ гэвэл буурчдаг байна. Харин температур өсөх үед яадаг юм бэ гэвэл дотоод энерги тэгвэл температур өсөх үед бөөмс маань хурдсч идэг. За ийм учраас дотоод энерги яах юм бэ гэхээр дотоод энерги маань ихсэж идэг байна. За тэгэхээр бөөмсийн биеийн дотоод энерги бол бөөмсийн харилцан үйлчлэлийн энерги болон хөдөлгөөний энергиудын нийлбэр. За тэгэхээр хөдөлгөөний энергийн нийлбэр учраас хөдөлгөөний энерги хэдий ч нэх байна. Хурд их байна. Хурд их байвал температур их байна гэсэн үг. За тэгвэл эргээгээд температур ихсэж гин багасж гин гэдэг маань дотоод энерги мөн ихсэж гин багасж гин гэж ойлгож болно. За үргэлжлүүлээд хүүхдүүдээ өөрсдөө бие дааж үлдсэн бодлогонуудаа бодоорой. Дараагийн хичээл дээр багш нь үргэлжлүүлээд бодлого тайлбарлана.